Бяцлаглалын дараа хоёрдугаарт бол энэ дотоод сэтгэлийнхээ хүчийг ашиглаж эдгэрэх ийм аргачлал нь эдгэрсэн хүмсүүдийг түүхүүдийг сонсоод байх, уншаад байх юм бол та эдгэрч болно. Таны дотоод сэтгэлийн чинь хүч эдгэрнэ гэсэн тийм итгэл үнэмшил байдлаар сэрж эхэлнэ гэсэн. Эхлээд эхний удаа хэдэн хүмүүсийг эхний хэдэн өдөр ч юм уу те сонсоход за энэ хүмүүс ингээл эдгэрсэн юм байна. Ингээд өөртөө нэг тоохгүй сонсон. Хэд хоногийн дараагаас би ч гэсэн нэрээ бас эдгэрч болох юм болов. Ийм сонин өвчтэй хүмүүс эдгэрсэн биш үү? Ямар сони юм бэ гэд гайхах, эргэлзэх сэтгэл төрнө. Дахиад нэг хэд хоног сонссны дараа яах вэ гэхээр би юу нэг эдгэх юм бэ нөө? Миний өвчин чи юу ч биш юм бэ? Ийм амар хүнд өвчтэй хүмүүсүүд эдгсэн юм байна штэ гэсэн ийм бодол итгэл төрж эхэлнэ. Ингэж бодол итгэл төрж эхлэхдээ зэрэгцээ таны бие махбодд чинь өөрчлөлт орж эхэлнэ. Тохируулга явагдаж эхэлнэ. Эдгэрэх процесс явагдаж эхэлнэ. Ингээд эдгэрж байгаа. Миний эдгэрлийн дасгалжуулалтанд бол маш олон хүмүүсийн жишээ байгаа. Тэр хүнд өвчтэй хүмүүс эдгэж болсон чинь бидний өвчин бас эдгэж болох боломж байна л гэсэн үг шүү.